амраа янзлуулж исэн. Би яг энэ бичлэгийг хийх үгүй юу гэдэг дээрээс амар эргэлзэжсэн л да. Ягаад гэвэл одоо бол би хамраа янзлуулаагүй байгаа гэх юм уу. Хамраа янзлуулчаад 2 сар болчоод шууд хамрын дотор байгаа тэр импланта авахулсан байхгүй юу. Тэгэхээр одоо бол хамраа янзлуулаагүй. Ягаад хамраа янзлуулах болсон бэ гэвэл би ингээд багаасаа өөргөө хамрандаа жоохон сэтгэл хангалуун бус нэг жоохон тийм доошоо болсон тийм унжсэн амартай том амартай л гэд хүмүүс хүртэл намайг тэгдэг байсан. Тэгэл ер нь том болоод ер нь хамраа янзлуулъя гэж бодоод хамраа тэгээд бүр зориглоод хамраа янзлуулсан байгаа. Өөрөө ажил хийгээд олсон мөнгөөр хамраа янзлуулсан байгаа. Монгол бизнес хийлгсэн. Гэхдээ яг эмнэлгийн нэрийг хэлчихвэл зүгээр үү те. Би яг та нарт гэхдээ би яг эмнэлгийн нэрний яг эхний тэр юуг нь хэлээ. За яг 2 үедээ нэр ахгүй юу. Тэгэхээр тод гэсэн эхний үеийн тод тэгээд дараагийнхаа нэг солонгос газрын нэр байгаа. Би бүр зөндөө их судалж байгаа. Тэгээд Монголын хамгийн сайн газарт нь хамраа янзлуулъя гэж бодоод очсон. Тэгээд би бол ерөнхийдөө бол бүр хамраа янзлуулна гэд багаасаа шийдсэн байсан болохоор бүр ээжийнхаа одоо ингээ ээжийнхаа хэлсэн үгийг хүртэл зөрөөд ингээ хамраа янзлуулж исэн. Манай бүр боддоо манай ээж ингээ миний яг хамраа янзлуулах өдрийн яг өмнөх өдөр хүртэл над дээр ирээд барин ингээд уйлах нь холгүй миний охин одоо ингээ хамраа янзлуулахгүй байсан зүгээр юм биш үү чамд ингээд ихээр төрсөн ингээ царайч нь үнэхээр гоё чи яг энэ байдлаараа байж болохгүй мó гэд ээж маань бүр зөндөө их надаас гуйжсэн. Тэгэхэд хүртэл би ингээ зөрөөд бүр ээжийнхаа тэгэж их надаас гуйж байгаа би зөрөөд би бүр хамраа янзлуулж байсан аахгүй юу. Үнэхээр бүр шийдсэн байсан би бүр тэгэл хамраа янзлуулах өдөр дээрээ ирсэн. Тэгэл үнэхээр амар би аль ямар хангалгааг нь хийлгэсэн бэ гэхээр Монголд имплант хийлгэсэн нэг тийм ийм имплант нь 2 төрлөө тийм лээ. Ийм А хэлбэр юм уу эсвэл тийм L хэлбэр байсан. Тэгээд одоо би ингээ эмчтэйг ингээ зөвлөлдсөн чинь намайг одоо ингээ тийм L хэлбэрийн яг би ингээ урдлынхаа энэ хэсгээ ч гэсэн ингээ жоохон ийм шүнтгэр болохыг хүссэн байхгүй юу. Тэгээд эмчтэрээ очиод асуусан чинь одоо эмч маань L хэлбэрийн ийм имплант хийвэл чиний хамар чин гоё болно гэд тэгээд хамраа тэгээд ийм L хэлбэрийн хамрыг хийлгэсэн. Тэр нь болохоор бүр ингээ хамарны энэ үзүүрээс хамарны энэ дээд хэсгээс ингэж ирээд тэгээд бүр хамарны энэ хэсэг гэдэг чинь энэ нэг дундах хэсэг хүртэл ингэж ирд юм байлээ. Амар эвгүй тэгээд янзлуусны дараа ингээд энэ хэсгээ ингээд барьсан чиг юм байгаа нь мэдэгдээд энэ тарсан ч гэсэн юм байгаа нь мэдэгдээд угаасаа л мэдэгдэх нь ойлгомжтой л да. Гэтэ миний хувьд анх удаа тийм хийж үзэж байгаа болохоор бүр үнэхээр эвгүй байсан ёо. Одоо бодох хүртэл амар санагдаж байна. Тагалгааны явцдаа л өвдсөн юм бол ерөөсөй байхгүй. Гэтэ хэсэгчлэн мэдээ алдуулах тариа хийж одоо хамраа янзлуулсан. Тэр мэдээ алдуулах тариа нь албар амар үстэй билээ бүр амар ёо. Бүр ингээд нөгөө амар олон газар ингээд тэр мэдээ алдуулагч ингээд тарьж байгаа болохоор бүр үнэхээр амар ёо. Тэрнээс олж бүр үнэхээр одоо ингээд имлэг тэр имлэгийн мэсцлийн өрөөнд бүр үнэхээр бүр айцтай болсон тийм имлэгийн тасгийн тийм мэсцлийн өрөөний тийм кино мөн үзэхэд хүртэл тийм айдаг болцсон. Надад бүр амар хүн дээр туссан учраас тэр нь тэгээ бүр хамарны яг энэ үзүүр мүзүр хэсэгт бүр амар тарьд юм байлээ. Тэр мөр нь бол бүр үнэхээр амар. Тэг би юм байж яаж хүүхд гаргах юм бэ? Яна. Гэтэ зөвхөн тэр нь энэ хэсэгт мэдээ алдж байгаа ч гэсэн миний оюун ухаан бол байж лэн би сэрүүл байж байна. Хийж байгаа хэвчээ одоо ингээд яг юу хийж байгааг нь мэддэгдээд байсан. Одоо ингээд яг утас явж байна да. Одоо ингээд яг зүсэж байна да гэдэг нь бас ингээд амар мэддэгдээдсэн байхгүй юу? Тэгээд би тэр өдрөө шууд гэртээ харсан. Зүгээр л дотор нь юм хийх хэлмэлсэн болохоор одоо бол тийм нэг имплант суулгахаа зүгээр хамарны нөхөн дотроос ингэж нөгөө зүсээд тэгээ ингээ оруулж тийм билээ. Тийм болохоор сарив гэх юм бол гадна талд бол сарив байхгүй. Харин энэ хэсэгт ингээд ийм амар том саривтай болсон. Ягаад гэвэл би ингээд хамраа янзлуулчаад тэгээ тэрнийхаа дараа буцааж ингэж авахулсан сариваа ингэж 2 дахин ингэж зүссэн болохоор бас айгу том сарив болж үзсэн. Та нар ингээ юу н анзаарсан бол миний хамаар яг нэг энэ хэсэгтээ нэг ийм зураас шиг ч юм уу одоо ингээд арах юм бол одоо ингээд яг энэ хэсэгтээ бол ингээ байх байхаас. Гэтэ эндээ ингээ нэг жоохон нэг ийм нэг зураас болоод үлдсэн байгаа тийм. Энэ болохоор яг саривных нь мөр юм лээ. Маань тэгэж нэг дууссан байдیں۔ Хамарны. Тэгээд би гэртээ харваа. Тэгэл гэртээ харсан. Тэр одоо имлэгээс маань надад им бичиж өгөө. Тэр өдрөө бол зүгээр имээ угаал зүгээр унтаал ямар ч хоол молж орохгүй. Яг тийм байдалтай нэг өдрийг өнгөрөөсөн. Муухай зураг үзүүлэх гэж болохоор та нар ойлгоорой. Тэгээ эхний зураг болохоор нэг иймэрхүү. Тэгээ хоёр дахь өдөр болохоор бас нэг иймэрхүү байсан.
Тэгээд 2 дахь өдрөөсөө бол амар хавдаж эхэлсэн. Тэгтэл ер нь би яг хамарны мэслийг үнэхээр тэгж хавдаж мавдаг гэдгийг мэдчихсэн л та. Гэхдээ яагаад ч юм надад нэг л тэр өдөр ингээл эхний өдрөөсөө эхлээл надад ерөөсөө л таалагдахгүйсэн аахгүй юу. Гэхдээ тэптэй байгаа шүү дээ. Ингээд нийлээ нүгээр ингээд тэп наацсан байгаа ч гэсэн нэг л миний хүснээр биш байгаа юм шиг. Тэгээд тэгсэр идэл 7 хоног болсон. Тэгээд 7 хоногн дээр ингээд энэ дээр наас ингээд тэп тэм скотч гэх юм уу тэрийг ингээд салгаад тэгээ бас ингээд доторх тийм нэг утсан оёо авах болсон. Тэр оёоноос миний хувьд бол өвдсөн. Тэгээд хүмүүс бол бас төвчдөг хүмүүс бол байдаг юм байлээ. Өвдсөн амар өвдсөн. Яагаад гэвэл тэр сарвнаас ингээд утас татчих гэдэг чинь амар юм байлээ. Би тэгтээ өмнө нэг тэгж амар мэтлэн хэлж байгаагүй. Миний анхны удаа тэгээ бүр ялангуяа бүр гоо сайхны мэтлээсэн болохоор ийм хэлэх нэтчмээр байгаа ч гэсэн миний удаа л өвдсөн. Яг тэпэ авахаар бол арай нэг гайгүй хөрөлт нь ингээд харагтаад ингээд шар олж ирээд гайгүй юм яг ийм идэгрэх төвшин дээр ирчт юм байлээ. Тэгээд ингээд ер нь хамраа ингээд авах болоход бол бас л нэг тийм яг аватар шиг хэсгэрээ тийм өндөр болсон. Тэгээд энэ хэсгэр ч гэсэн амар том. Одоохондоо л хавдар нь гараагүй байгаа болохоор мэддэхгүй байгаа. Яг ч юм ингээд мэтэл хийлгсэн ч гэсэн би ингээд сэтгэлээр ерөөсөө миний сэтгэл ерөөсөө л гоё яахгүй. Би ингээд нэг үгээр хэлэх юм бол би зүгээр харамсаад байсан байхгүй юу. Ингэж хамраа янзлуулсан да. Тэгэж ингэж мөнгө өрсөн дээ. Тэгээ би ингээ 1 сар гэртээ байсан. Тэгээд 1 сар болоход бас яг хуу хавдрнаас яг хуу хөөрхөн буурсан байсан. Хөрөлт нь бол ерөөд арилсан. Гэтэ хамарны яг энэ хэсгээрээ бол хавдар нь бол хിവэрэ жоохон том, өнөхөөсөө илүү жоохон том. Тэгээд миний хамгийн юу нь хамгийн их таалдахгүйсэн бэ гэх юм бол миний ингээд 2 нүд ингээд татагдсан байсан байхгүй юу. Угаасаа ойлгомжтой би тэрийг мэдчихлээсэн л та ингээд нүд татагдаад ийм болно гэдэг мэдчихлээсэн. Гэхдээ нэг л пи биш болцсон. Тэгээ би яг 1 сар олчоод нүрээ жоохон бодож үзээд найзуудтайгаа ингэж уулзсан чинь манай найзад хүртэл чи царай чи нэг л өөр харагдаад байна. Нэг л бинрээ биш юм шиг харагдаад байна гэж найзад маань хүртэл тэгээдсэн. Тэгээд хамгийн гол нь бас нүд ингээд татагдсан байжгаад ингээд нүдний яг ингээд энэ ингээд нүдлийн ингээд дээд хэсгийг ингээд харалцсан 2 нүд хоёулаа ингээд харалцсан. Тэг би үнэхээр ингээд арилахгүй ингээд тогтчих юм байх гэж бас сэтгэлээр унаад 2 сар дээр ч гэсэн арилахгүй. Тэгээд яах юм бол ингээд арилахгүй энэ чигээр ийм тогтцтой ийм нүдтэй болчихж байгаа юм байна гэж тол сэтгэлээр бүр навс унаад миний яг бодож исэн юмнаас бүр тэс ундаа болцсон миний хамар маань. Тийм болохоор би одоо буцаа шийдээд хамраа буцааж авахулахаар шийдсэн. Тэр үед ээж мэж маань болохоор бүр чамд хэлээ гэдэгтэй яах гэж хамраа ингэж хяндлуулж байгаа хайр мөнгө зүгээр тэгээ би буцаад яг нөгөө эмнэлэгтээ авахулсан байхгүй юу. Тэгсэн чинь хараа тэр буцаж одоо эмнэлэгтээ янзлуулах бол би үнэгүй янзлуулах байсан мөлий. Тэгсэн би тэрийг мдээгүй байхгүй юу. Тэр эмнэлэг нь хүртэл надад тэгж хэлээгүй гэвэ одоо. Миний бас бурайсан л да би болохоор тэгж үнтэй байдгийг үнэгүй байдгийг мдээгүй эмчээсээ за одоо ингэж буцаад авахулахад хэд болох вэ гэж яг өөрөөс нь асуусан байхгүй юу. Тэгсэн чинь бүр надад үнэгүй гэж хэлэхгүй 200 сая төгрөг надаас тэгж авсан байгаа. Би хамраа янзлахтаа бол яг 2 саяар янзлуулсан. Тэгээ буцаад авахдаа 200 саяар янзлуулсан. Тэгээ дунд нь тэгээд баахан эм тан авсан гэх юм бол мөнгө нь илүү өндөр олоо явчих бах. Тархитуулсан гэх юм уу. Тэгээ тэр нэр итгэмээргүй яаж тэгж хүний тэгж чаддаг байна те. Өөртөө сонин янзлчаад. Гэтэ миний өөрөө бас янзлуулсан буруу л та. Гэтэ уул нь би сэтгэл ханамж авахгүй ч тэгж янзлуулсан байхад миний хамрыг одоо надад таалагдаагүй тийм учраас би авахулж байна. Тийм би үнэгүй авахулах хэвээр байдал. Надаас ол нууцаар бүр мөнгө авсан. Тэгээ би буцаад ингээм хамрынхаа тэр имплантыг нэж дотроос нь авахулсан. Нэг тиймэрхүү юм болсон байдیں۔ Гэтэ одоо бол миний амар ингээд зөв зүгээр. Гэтэ тухайн үед бас би яг хамраа янзласан үед яг ингээд хамраа ингээд нийтж болохгүй бүр нийгэд хүртэл хэцүү. Тэгээ яахтан тэр үед яг манай дүү бүр амар жижиг байсан болохоор миний хамрын ингээд цогцдог байсан яг янзлуулсан байх үед янзлуулсны дараа ч юм уу тэр үед бүр үнэхээр амар өвддөг байсан. Тэгээ одоо бол зохиулсан ч зүгээр янзлахаас өмнө би өөрийнхөө хамранд бүр үнэхээр сэтгэл хангалуун бус байсан шүү дээ. Тэгээ одоо бол би хамрандаа айртай болсон. Яг тэрүүгээрээ би өөртөө жоохон ихтэй болсон. Одоо тэгээд бас дахиж хизээж би гоо сайхны хаалхаа дахиж хийлэхгүй. Хизээж тэгж тэнэг алхам хийхгүй. Яг өөрөөрөө л бай намайг өөрөөр минь л хайрлах хүн гарч ирэх хэвээр гэж бодсон. Юу хийх гээд байгаа юм бэ гэхэлэр яг та нар маань самрын мэсэл хийх гэж байгаа бол яг сайн бодож үзээрэй. Тэр ялангуяа гадаадд хийх гэх юм бол бас арай гоё ялгаж магадгүй л дээ. Гэтэл
өөрийн юм шиг үнэхээр гоё юм гэж байхгүй юм шиг санагдсан надад л. Тэгээ Монголд янзлах жаа бол бүр сайн бодож үзээрэй. Миний бичлэгийг бүр өмнө тэгээ яг өмнө бас хийлгэжсэн хүмүүний юмыг бас сайн үзээд тэгээд хийлгүүлээрэй. Бити харамсаарай над шиг бити харамсах зүйл хийгээрэй. Мөнгөө бити үрээсэй л гэж би өнөөдөр хэлэх гээд байгаа. Тэр имлэгийн талаар би яасан эсвэл мэдээ сонсон л та. Тэр имлэгт бол яасан бэ гэхээр нэг хүн ингээд өөхөө суралсан юм байл та. Тэгсэн чинь тэр хүн цус алдалтаас олж ингээд нас орсон. Тэгээ дараа нь судлаад үзсэн чинь тэр мэсэл хийсэн тэр яг миний над дээр бас хамар хэлгсэн л юм ч байгаа. Өөх сурвалжахад бол тийм тодорхой хэмжээний эмчийн тийм эрхтэй байж өөх сурвалт юм байна л та. Тэгсэн чинь тэр эмч бол ямар ч тийм эрх байхгүй юм байж хүний тэр өөхийг сорволох мэсэл ажил бэр хийсэн байгаа байхгүй юу. Энэ юу гэсэн үг вэ те амар хэрэг бицтэй энэ бол бүр яаж бүр төсөөлөгдөхгүй тэр имлэг одоо хаагдсан юм уу би бас сайн мэдэхгүй л юм л да. Гэтэ тэр имлэгт бол нэг тийм өөрчлөлтгүй байсан дааж зүгээр юм уу? Та тий угаасаа би өөрөө инсталлаад үзэхэд бол надад тэр хандж байгаа хандлага тэр эмчийнх нь байж байгаа байдал тэр газрынх нь байж байгаа байдал нь сая ярин бичлэг авч ирсэн чи камерны цэнэг тусаа ондорчлаа. Өөрийнхөө зэгээс өмссөн. Амар муухай болсон байж магадгүй. Би яг нэг тийм миний яг одоогийн нэг үснийг нэг солонгосын нөгөө дээрийн кинон дээр гардаг эрэгтэй хүмүүсээ нэг хүсээ ингэ боочдөг дөө. Нэг урт төстэй эрэгтэйчүүдээ тэгэхээр тэр шиг харагдаад байгаа юм. Тэгээд та бүх маань жоохон хамраа анзлах та нэг бодцоод хамраа анзлаараа миний хувьд бол ерөөсөө юм бодлого дараагийнхаа юмыг бодлого мэдээж бодсон л та гэхдээ тийм их яг надтай адилхан ингэж харуулсан хүмүүний бичлэг ерөөсөө байгаагүй үз учраас би бас үнээр гоё олох авах гэж утсан би Монгол имлэгтээ итгээл гоё амартай болчихдаа гэж надад хэлсэн. Гэтэ бас болоогүй. Тэр мэслийн хувьд бол миний одоо ингэ харамсаж байгаа ч гэсэн нөгөө талаараа болохоор өөртөө жоохон ч сэтгэлтэй болсон, өөрийнхөө хамрыг, өөрийнхөө царайг ер нь жоохон хайрлах болсон. Харин л нэг жоохон ийм нэг зураас нэг сорвны мөр үлдсэн л жоохон муухай. Тэг яг бас ингэж нэг харах юм бол энэ дотор талтнаас юм харагдана. Би болохоор энэ бичлэгээрээ зүгээр л өөрийнхөө туршлагаасаа л хуваалцах гэсэн. Бүгд маань миний Instagram хуудсыг дагаарай гэж та. Гэтэ Instagram гэхээр намайг амар дуудлах муутай юм гэж нэр бодох хаа тий. Юу гэж хэлдэг вэ? Миний Instagram хуудсыг дагаарай. Амар монгол хэл англи хэлний дуудлага хоёр ингээд нэг хамт хэлэхээр нэг сан зохихгүй байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Настай адилхан бодолтой хүн байна уу? Би л ганцаар ингэж бодож тийм болов. Нэг тийм их жоохон хэлбэртгээд байгаа хүмүүс. Би яна ийм юм хэлүүлээд яг хүмүүст баахан хараалгуулсаар агаад харах үү. За энэ шлиг маань амар урт болчих юм шиг байна. Утасны камер ч гэсэн тажигуул харагдаад ах шүү хаа. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Тэр баяртай.